Сайн байцгаана уу хүмүүстээ. 9-р ангийн эзэн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн хичээлээ дасууж үзээрэй. Өнөөдрийн хичээлийн зорилго: дулааны хөдөлгөөн ба энерги бүлэг сэдвийн хүрээнд дулааны тоо хэмжээ, хайлтгын хувийн дулаан, ууршигын хувийн дулаан гэсэн сэдвүүдийг баталгаж үзэх болно. Хичээлийн сэдэв: дулааны энерги. Та бүхэн дараах асуултанд хариулаарай. Дулаан гэж юу вэ? Биеийн авч байгаа болон алдаж байгаа энергийн хэмжээг дулаан гэж нэрлэдэг. Тэгвэл та бүхэн дараах зургийг сайтар ажиглаарай. Хатуу төлөвөөс шингэн төлөв шилжихийг хаалх үзэгдэл хэмээн нэрлэдэг. Энэ үед бие хаалсны улмаас энерги шингэн авч бие хайлдаг. Харин шингэн төлөвөөс хатуу төлөв шилжихийг зарцах үзэгдэл хэмээн нэрлэдэг. Энэ үед бие хөрсний улмаас энерги алдаж бие зарцдаг. Тэгэхээр дулаан гэдэг нь энерги. Энерги хадгалагдах хуулиар халах болон хөрөх процессын үр дүнд нэг төлөвөөс нөгөө төлөвт шилждэг байх нэ. Харин шингэн төлөвөөс хийн төлөв шилжихийг уурших. Мөн хийн төлөвөөс шингэн төлөв шилжихийг конденсацлах үзэгдэл хэмээн нэрлэнэ. Хатуу төлөвөөс хийн төлөв шилжихийг сублимацлах. Хийн төлөвөөс хатуу төлөв шилжихийг таалцчих гэж тус нэрлэдэг. Дараах бодлогыг эрхэн бодох вэ? Хасах 10 градус Цельс температуртай 50 г үсийг бүрэн ууршуулахад шаарддаг дулааныг олно уу? Бид бүхэн энэ бодлогыг бодохын тулд өмнөх хичээлээ сэргээн санах ёстой. Нэгдүгээрт нь дулааны тоо хэмжээ. Биеийн авч байгаа, алдаж байгаа дулааны энергийн хэмжээг физикт дулааны тоо хэмжээ гэж нэрлэдэг. Биеийг халаахад зарцуулагдах дулааны тоо хэмжээ нь биеийн масс, температурын өөрчлөлтөөс шууд хамаарна. Дулааны тоо хэмжээг том Q үсгээр тэмдэглэдэг. Харин Q тэнцүү C үржих нь T2-оос хасган T гэсэн нэг гэсэн томьёогоор бодож олно. C гэдэг маань бодисын хувийн дулаан шингээлт буюу багтаамж. M маань бодисын масс байх нь. Эндээс T2-оос хасган T1-ийг дельта T гэж бичиж болох нь. Үүнийг биеийн температурын өөрчлөлт. Томьёогоо бичвэл Q тэнцүү C үржих нь дельта T гэсэн томьёогоор бодисын дулааны тоо хэмжээг олдог. 1 кг масстай бодисыг 1 градусаар халаахад шаарддаг дулааны тоо хэмжээг бодисын хувийн дулаан шингээлт буюу багтаамж гэж нэрлэдэг. Үүнийг жижиг С үсгээр тэмдэглэнэ. Үндсэн томьёоноос бодисын дулаан шингээлтийг олвол Q хаах нь M-ийг үржих нь дельта T гэсэн томьёогоор олох нэ. Харин дельта T гэдэг маань өөрөө T2-оос хасган T1 гэсэн томьёогоор бодож олж болно. Бодисын дулаан шингээлт нь өөр байна. Энд хөнгөн цагаан, гаалт, лааны дос гэх мэт биеийн хувийн дулаан багтаамжийг харуулсан байна.
Хоёрдугаарт нь хайлах ба зарцах үзэгдэл. Хайлах температурт байгаа 1 кг астай бодисыг бүрэн уушуулахад шаардагдах дулааныг хайлахын хувийн дулаан гэнэ. Хайлахын хувийн дулааныг лямбда үсгээр тэмдэглэдэг. Лямбда тэнцүү Q кубын m. Хайлахын хувийн дулааныг энэ томьёогоор бодож болох нэ. Харин хайлахад шаардагдах дулааныг олохдоо Q тэнцүү лямбдаг үржих нь m гэсэн томьёогоор болно. Хайлахын хувийн дулааны нэгж бол жоулыг хуваах нь килограмм гэсэн нэгжээр илэрхийлнэ. Дугаарт нь уушрах ба конденсацлах. Буцлах температурт байгаа 1 кг астай шингэнийг бүрэн уушуулахад шаардагдах дулааныг уушрахын хувийн дулаан гэж нэрлэнэ. Уушрахын хувийн дулааныг жижиг хээр үсгээр тэмдэглэдэг. Томьёо нь R тэнцүү Q кубын m гэсэн томьёотой. Үүнээс уушуулахад шаардагдах дулааныг олвол Q тэнцүү R-ийг үржих нь m гэсэн томьёо болж үржилдэг. Харин уушуулах хувийн дулаан багтаамж нь жоулыг хуваах нь килограмм гэсэн нэгжтэй байна. За бүгдээрээ бодлого бодцгоо. Хасах 10 градус Цельс температуртай 50 г өсөйг бүрэн уушуулахад шаардлагатай дулааныг олно. Бодлого бодохын тулд заавал өгсөн зүйлээ бичих ёстой. Өгсөн зүйлээ харвал m тэнцүү 50 г, T1 тэнцүү 10 градус Цельс хасах T2 тэнцүү 1 градус Цельс. Үүнээс бүрэн уушуулахад шаардлагатай дулааныг олох нэ. Бодлогын өгүүлбэрт 1 градус Цельс гэж өгөгдөөгүй. Энэ маань хасах 10 градус Цельс температуртай мөсийг 1 градусд оруулж ирнэ гэж үзнэ. Тэгвэл дараах томьёог ашиглана. Q тэнцүү C-г үржих нь m, T2-оос хасах нь T1. C гэдэг маань тухайн бодисын хувийн дулаан багтаамж. Бодлогын өгүүлбэрт мөс гэж өгсөн учраас мөсний хувийн дулаан багтаамжийг ашиглах нэ. Мөсний хувийн дулаан багтаамж бол 2100 жоулыг хуваах нь килограммыг үржих нь градус Цельс байна. Энэ томьёог яагаад ашиглаж байгаа вэ гэхээр биеийг халаахад шаардлагатай дулааны хэмжээг олдог томьёо. Мөсийг бид нар хайлуулахын тулд эхлээд заавал халаах ёстой. Тэгэхээр энэ томьёог ашиглаж байна. Томьёогоо Q1 гэж бичээд орлуулбал 2100 жоулыг хуваах нь килограммыг үржих нь градус Цельс үржих нь 0.5 кг үржих нь 1 градус дээр нэмэх нь 10 градус. Граммыг заавал килограмм шилжүүлж бодно. Харин энд томьёон дээр хасах байгаа байдлынд нэмэх болсон байна. Яагаад гэвэл хасах 10 градус Цельс температур гэдгийг орлуулвал хасахын нэмэх болж өөрчлөгддөг. Хариуг харвал 1050 жоул байна. Энэ маань мөсийг халаахад шаардлагатай дулааны хэмжээ буюу 1050 жоул гэж гарчээ. Бид нар одоо халаасан мөсөө ус болгохын тулд хайлуулах хэрэгтэй. Хайлуулвал дараах томьёог ашиглаж бодно. Q тэнцүү лямбдаг үржих нь m. Лямбда гэдэг маань бодисын хайлахын хувийн дулаан. Бодис болгоны хувьд өөр байдаг мөн ижил. Тэгвэл бодлогын өгүүлбэр мөс гэж өгсөн учраас бид нар мөсний хайлахын хувийн дулаан багтаамжийг хэрэглэх нь. Мөсний хайлахын хувийн дулаан багтаамж бол 32,000 жоулыг хуваах нь килограмм байна. Томьёогоо Q2 гэж бичээд орлуулбал 32,000 жоулыг хуваах нь килограмм үржих нь 0.5 кг. Тэнцүү хариу маань 16,600 жоул гарч байна. Энэ нь
мөсийг хайлуулахад шаардах дулаан байх нэ. Ингээд мөс маань хайлаад ус болсон. Ус болоход яах вэ гэхээр бодлогын өгүүлбэр баг зэрэг өөрчлөгддөг. За хөтлөө харуул М тэнцүү 50 г, Т1 тэнцүү тэг градус, Т2 тэнцүү 100 градус Цельс бол өөрчлөгдсөн. Ус маань тэг градус тайлсан байх. Тэгэхээр бид нар одоо 100 градус хүртэл халах шаардлагатай. Тэгвэл дараах томьёог ашиглана. Q тэнцүү С үржих нь Т2-оос хасах нь Т1. С маань бодисын хувийн дулаан багтаамж. Тэгэхээр ус нь болсон учраас бид нар усны хувийн дулаан багтаамжийг ашиглах нэ. Тэгэхээр 4200 жоулыг хуваах нь килограммыг үржих нь градус Цельс. Томьёогоо Q3 бичээд орлуулбал 4200 жоулыг хуваах нь килограммыг үржих нь градус Цельс. Үржих нь 0.5 кг. Үржих нь 100 градусаас хасах нь тэг градус. Хариуг харвал 21,000 жоул. Энэ маань усыг халаахад шаарддаг энергийн хэмжээ байх. Ус маань хайлаад ус болсон. Үүнийгээ бид нар уушруулахын тулд дараах томьёог ашиглана. Q тэнцүү R-ийг үржих нь M. R гэдэг маань бодисын уушхын хувийн дулаан. Бодис болгоны хувьд өөр. Усны хувьд харин 23 сая жоулыг хуваах нь килограмм. Ус болсон учраас бид нар усны хувийн дулааныг ашиглах нэ. Томьёогоо Q4 гэж бичээд орлуулбал 23 сая жоулыг хуваах нь килограмм. Үржих нь тэг 105 кг, тэнцүү 115,000 жоул энерги хэрэгтэй болох нэ. Энэ маань усыг ууршуулахад шаарддаг энерги байх нь. Бодлогын өгүүлбэрт 50 г усыг бүрэн ууршуулахад шаарддаг дулаан гэж өгсөн. Тэгэхээр бид нар нийт олсон дулааны хэмжээгээ нэмэх юм бол тухайн усыг бүрэн ууршуулахад шаарддаг дулааны тоо хэмжээ гарах нэ. Орлуулбал 150 жоул нэмэх нь 16,600 жоул, нэмэх нь 21,000 жоул, нэмэх нь 115,000 жоул. Тэнцүү 153,650 жоул энерги шаардлагатай болох нь мөсийг бүрэн хайлуулахад. За бид нар өмнөх хичээлээ сэргэн санснаар дараах бодлогыг бодож дуусгасан. Бодлогоноос график байгуулж үзвэл графика температур болон хугацаанаас хамаарч байгуулъя. Тэгвэл хэвтэй тэнхлэгийн дагуу хугацаа, босоо тэнхлэгийн дагуу температурыг өгчүүлнэ. Өгдлөө харуул хасах 10 градус Цельс мөн мэдээж тэг өгөгдсөн байгаа. Мөн 100 градус хүртэл халаасан энэ маань өгөгдөжээ. Зурх юм бол хасах 10 градусаас тэг градус хүртэл халаасан. Тэг градус дээр хэсэг хугацаанд байлгаж хайлуулсан. Хайлсан усаа бид нар тэг градусаас 100 градус хүртэл халаасан. Мөн 100 градус дээр ус ууршсан гэж үзэх юм бол график иймэрхүү байдалтай харагдана. Томьёогоо эвлүүлж бичвэл хасах 10-аас тэг хүртэл Q1 томьёогоор. За хэсэг хугацааны дараа хайлсан гэвэл Q2 0 градусаас 100 градус хүртэл халаасан гэж үзвэл Q3 томьёогоор. Харин 100 градус дээр уурсан гэвэл Q4 томьёогоор
тус болсон. Графикээр байгуулвал иймэрхүү байдалтай харагдах нэ. Та бүхэнд өнөх хүлээлт үзсэн улаан бүлэг сэдвийн